За энэ гурийн Окагеде гэдэг дүрм байгаа. Окагеде. За энэ дүрм нь болохоор айгуу гоё дүрм. Яагаад гоё дүрм бэ гэвэл ямар нэг юмны одоо ач тус тий тусыг хэлэх үед хэрэглэгддэг. Одоо жишээ нь би таны ачаар Япон хэлний шалгаланд тэнцсэн ч юм уу тий. Би таны тусаар одоо Япон явж чадсан ч юм уу. Дандаа ингэж канша буюу талархсан сэтгэлээ хүнд илэрхийлэхэд ашигладаг ийм дүрм байгаа. За эхлээд хэдүүлээ Япон утгыг нь уншиж үзье. За агагенде бетою иккани надта гэж байгаа. Тэгэхээр эга гейнде ийм учир шалтгаанаас болоод би гэдэг ийм гоё үр дүн гарсан гэдгийг хэлж байгаа. Ёй гихка гэхээр гоё сайн үр дүн гарсан гэсэн үг. За доотлохын хэдүүлээ орчуулах юм бол каншоно кимочига ару буюу энэ юмд таларсан сэтгэлээ одоо хэлхийн тулд энэ дүрмийг ашигладаг гэсэн үг. За Warui kikade tsukau bai wa hiniku ni naru буюу warui kekka гэдэг маань болохоор ямар нэгэн одоо муу үр дүн гарсан үед энийг бас ашигладаг. Гэтэ ямар үед ашигладаг вэ гэвэл хинику буюу одоо юмыг яжилсан үед ашигладаг гэсэн үг. Яжилж хэлсэн үед ашигладаг гэсэн үг. За одоо жишээ найз залуу найз охинтой айгу хоол одоо хоол айгу хөөгдөг байлаа гэж бодоход найз охин дараа найз залуудаа "Гэтэ би чиний ачаар одоо ингэ таргаллаа" гэд энийг яжилж те хийх үед энэ дүрмийг бас ашиглаж болно гэсэн үг. За зөвхөн Окагеде гэдэг одоо хэлбэрээс гадна Окагеда буюу одоо өгүүлбэрийн төгсгөлд хийж болно. Эсвэл Okageka буюу ийм юмны ач тусуу гэсэн одоо тэгэж тэр ач тусыг нь яг 100% одоо зөв баттай биш үед Okageka гэдгийг ашиглана гэсэн үг. За түрүүн миний хэлснээр монголоор болохоор А-гийн ачаар Б болсон тий. А-гийн ачаар А-гийн тусламжтайгаар B болсон гэдэг энэ дүрм байна гэсэн үг. За сэцүү цогцгийн хэдүүлээ харах юм бол доши үйл үг болон икеёши буюу и тэмдэг нэрийн фүцүкей гэж байгаа. За нэмэх нь Окагеде гэж байгаа. Фүцүкей гэдэг маань болохоор юуны товчулсан хэлбэр хэлж байгаа. Дошигийн одоо жишээ нь ному байлаа гэхэд ному Окагеде байж болно. Эсвэл нонда буюу өнгөрсөн хэлбэрийн богинохон хэлбэр. Богинохон хэлбэр гэдэг нь юу хэлж байгаа юм бэ гэвэл ному гэдэг үгийн маань хэрвээ тэрний өнгөрсөн хэлбэр урт хэлбэрээр байх юм бол номимашта болно шүү дээ тий. Номимаштагийн богинохон хэлбэр нь нонда болно. Тэгэхээр нонда Окагеде гэж хэлнэ гэсэн үг. За икеёши буюу одоо жишээ нь самуи гэдэг и тэмдэг нэр байлаа гэхэд нэмэх нь Окагеде. Эсвэл самуката Окагеде ч юм уу тий. Одоо өнгөрсөн хэлбэрийн богинохон хэлбэр гэсэн үг. За дараагийн накеёшигийн Окагеде. Накеёши гэдэг нь маань болохоор одоо шизукана тий. Тэгээд наад алгана гэсэн үг. Шизукана Окагеде. За эсвэл мешино Окагеде буюу меши гэдэг маань юу вэ? Нэр үг гэсэн үг. Нэр үг дээр нэмэх нь но тэгээд Окагеде гэсэн үг. За хэдүүлээрээ бүн харъя. Сенсей но тасуке но Окагеде GLPTに合格できましたгэж байгаа. За тэгэх юм бол Окагедегийн өмнө хэдүүл юу орсон бэ гэж харъя. Тасуке гэдэг маань болохоор ер нь бол нэр үг ахгүй юу? Нэр үг тасуке тусламж гэсэн үг. Тэгэхээр нэр үгийн ардаас но залгаад Окагеде залгасан байна тийм үү? За тэгвэл энийг бүтнээр нь хэдүүл орчуулахын тулд сенсей но тасуке но Окагеде буюу багшийн тусламжтайгаар багшийн ачаар JLPT шалгалтанд Гогаку дикимашта буюу одоо тэнцэж чадсан гэж байгаа. За хоёр дахь нь харъя хэдүүлээ. Томодачига тицудаtte kureta okage-de hikkoshi ga hayaku owatta гэж байгаа. За Окагедегийн өмнө нь тицудаtte kureta буюу kureta гэдэг нь болохоор фүцүкей байна тий. фүцүкей байна. Ингийн хэлбэр. За хэдүүлээ бүтэн явъя. Томодачига найз маань тицудаtte kureta буюу одоо тусалж өгсөн. Надад тусалж өгсөн. Өгсөн гэдэг нь болохоор kureta болох байхгүй юу? Тусалж өгсөний ачаар хикошига хаяку овата буюу хикоши гэдэг маань болохоор нүүх гэсэн үг. Нүүх
Хикоши нүүх Хаяко Увата буюу одоо эрт хурдан дулсан гэж ийм тайлбарт орж ирнэ гэсэн үг. За дараагийнх нь болохоор Гамбатто Укаге де Шикэни Гогаку Шимашта буюу Укагедэгийн өмнө болохоор Гамбаттагийн Фуцукэ байна тий Фуцукэ. Гамбатта Укагедэ буюу хичээснийхаа ачаар Шикэни одоо шалгалтанд ни Гогаку Шимашта буюу одоо тэнцэж чадсан гэдэг байна. За тэгвэл хэдүүлээ би хамгийн ихэнд хэлсэн чинь Укагедо бол Укагека гэсэн ийм хоёр одоо тий хэлбэр байгаа гэж хэлсэн. За тэд нар ямар үед ашиглагдах юм бэ гэвэл Укагека гэдгийг хэдүүлээ харъя. Укагека гэдэг нь болохоор Укагека буюу одоо жишээ нь Рюга Хаккириштэй най буюу одоо тийм сайн зүйл болсны одоо шалтгаан нь тодорхой биш байх үед жишээ нь Кусурио нонда укагека генки ни наримашта гэж байгаа. Тэгэхээр энэ чинь юу ойлгож ийн гэвэ гэвэл укагека нь болохоор энэ тэр одоо шалтгааных нь ардаас нь орж иж чинь тийм үү. Тэгэхээр энийг хэдүүлээ орчуулах юм бол одоо им уусан дач тэрүү им уусан дач тэрүү Кусурио гэдэг маань им нонда гэхээр уусан гэсэн үг. Тэгэхээр Укагека гэхээр болохоор им уусан дач тэрүү генкины наримашта буюу одоо биеийн сайжирсан тий илүү генки буюу эрч хүчтэй болсон энэ хүний биеийн мотсон байсан юм байна шүү дээ. Тэгсэн чинь биеийн зүгээр болцсон юм байна. Тэгээ тэрээга өөр болохоор Кусуринаас эмнээс болсон юм уу эсвэл өөр эмнээс болсон юм мэдэхгүй. Тэгээ тэрээга одоо хэлэхдээ одоо эмнээс болсон үгүй мэдэхгүй байна. Гэхдээ би ингээд эмнээс болсон юм шиг ер нь бол байна гэсэн утгаар ингэж хэлж байгаа гэсэн. Дараагийнх нь болохоор 2 Укаге самада гэж самаде гэж Укаге самаде. За Укаге самаде гэдэг нь болохоор ерөнхийдөө бүннө сайшоны цукав. За өгүүлбэрийн ихэнд хэрэглэн гэж агаад бүн өгүүлбэрийн сайшоны ихэнд нь одоо цукав хэрэглэнэ. За айсасуте цукаварэру буюу айсасу гэдэг маань болохоор мэдлэгтэй айсацусүрөө буюу хүнтэй мэдлэгтэй тэр үед бол ашигланаа. Каншано хөөгийн буюу одоо илүү юм талархсан тэм сэтгэл гэсэн үг. За тэгэхээр энийг бол айгүй кейгогийн үед ашигладаг. Кейго буюу нөгөө гүнзгийлийн хэлбэр дээр айгүй ашигладаг гэсэн үг. Укаге самаде одоо таны ачаар одоо жишээ нь өөрөөсөө дээш хүнд ч юм уу те багштай ч юм уу маш их тийм талархсан үедээ хэрэглэн гэсэн үг. Багштай ч юм уу эмчт ч юм уу те өөрийг эмчилж өгсөн эмчт ч юм уу маш их тийм талархсан сэтгэл энд орж ирж байгаа. Тэгээ таийн сүрэг ходагаа дикта буюу таийн гэдэг маань болохоор эмнэлгээс гарах гэсэн үг. Эмнэлгээс гарч чадсан Укаге самаде буюу одоо таны ачаар гэсэн утгаар гарч ирж байгаа. За 3 дахь нь болохоор миний хамгийн түрүүнд хэлсэнчлэн хиникуно ими буюу хинику гэдэг маань болохоор өөрөө яжлах гэсэн үг. Тэгэхээр энэ маань одоо жишээ нь хэдүүлэн ребуны ноши кенкунга чикоку шита укаге дэго мирарена катта гэж байгаа. За кенкун гэдэг маань болохоор күн гэдэг маань болохоор эрэгтэй хүний нийтдэг дууддаг залгуур агаа жишээ нь сан гэдэгтэй адилхан, чан гэдэгтэй адилхан эрэгтэй хүүхдийг болохоор күн гэж дууддаг. За, кен гэдэг эрэгтэй хүүхэд чикоку шта буюу одоо хоцорсон укагедэ хоцорсон болохоор одоо хоцорсны ачаар эйга о мираренаката гэдэг нь болохоор одоо кино үзэж чадсангүй гэсэн утгаар ингэж орж иж байгаа. Эйга гэдэг нь болохоор кино гэсэн үг. Мираrenakata гэхээр кино үзэж чадаагүй cannot буюу бас өнгөрсөн хэлбэр чадаагүй гэсэн ингэж одоо орчуулагдана.